Яг үнэ. S-ийг нь хасч өгж байгаа тохиолдолд зөвхөн 16 болоод 60 дээр гарч ирж байгаа. Тэгвэл 86 гэдэг дээр бүгдээрээ S-ийг нь бичиж өгнө гэсэн үг. 6 und 80-ыг за 8-ыг бүгдээрээ ах гэдэг үгээрээ ах т гэж тогтоосон тийм ээ. Ах. За 80 болоод ирэхээр цэгээ залгаад өгнө. 80. Sehr gut. 6 und 80. Бас тэмч хэцүү биш байгааз. Сайн байцгаана уу? Өнөөдөр бид герман хэл дээрээ тоо тоолж сурах болно. За ингээд хичээлд орцгоё. За тэгээс 100 хүртэл бүгдээрээ үзнэ. За эдгээр тоонуудыг сурсан байхад та нар хэдэн 100 мянгыг ч гэсэн хамаагүй тоолоод сурчин гэсэн үг. За тэгэхээр эхний яг хамгийн гол юмнуудыг бүгдээрээ маш сайн сүртэй ойлгохын тулд багш нь энэ дээр тоонуудаа 4 бүлэгт хуваагаад өгсөн байна. За эхнийх нь болохоор тэгээс 12 хүртэл. За энийг бүгдээрээ 1-р бүлэг гэдээ аваад үзье. Тэгээс 12 хүртэл. За дараагийнх нь 13-аас 19 хүртэл. Энийг бүгдээрээ 2-р бүлэг гэж үзнэ. Дараа нь 20, 30, 40, 50, 60 гэд эр хүртэлх тоонуудыг бүгдээрээ 3-р бүлэг гэж үзнэ. За сүүлийнх нь болохоор 21-ээс 29 хүртэл. За энэ маань 31-ээс 39 байж болно, 41-ээс 49 байж болно гэх мэтлэн ярга. За энийг бүгдээрээ 4-р бүлэг гэж үзнэ. За тэгээд төгсгөлд нь 100-г хэрхэн хэлдэг тухай үзэх болно. Эхний хэсэг болох тэгээс 12-ыг бүгдээрээ үзцгээе. За тэгийн тоог бүгдээрээ герман дээр 0 гэж хэлдэг байна. За нэгийн тоог харин 1. За энэ төгсгөлд орсон байгаа энэ S-ийг бүгдээрээ C шиг дуудаж өгнө гэсэн үг. Ингэснээрээ 1 гэж дуудагдах хэрэгтэй байна. За хоёр дахь нь 2. За гурав дахь нь 3. Дөрөв дахь нь 4. За төгсгөлд орсон байгаа эрийг бүгдээрээ А-гаар дуудаж өгнө. Тэгээд 4. За тав дахь нь 5. Зургаат дахь нь 6. Долоот дахь нь 7. Наймт дахь нь 8. Дахиад лээ 8. 9. За энэнийг бүгдээрээ дуудлага хичээл дээрээ санаж байгаах EU2-ын нийлэмж маань O-оор дуудагдж өгдөг тийм үү? Тийм учраас бүгдээрээ 9 гэж дуудах шаардлагатай байна. 9. Дараагийнх нь 10. За ихшгийг уртаа аваад хаа маань ороод ирэхээрээ өөрөө дуудагдахгүйгээр ихшиг нь уртаар дуудагдах шаардлагатай байдаг. Тийм учраас энэ дээр бүгдээрээ хааг дуудаж өгөлгүйгээр ээг уртаар дуудаад 10 гэж хэлэх нь. 10. 11. За 11-ийг бүгдээрээ тогтоохдоо энийг санаж, энэ зургийг санаж. Энийг бүгдээрээ эльф гэж хэлдэг тийм ээ. Эльф. За яагаад эльф гэж бүгдээрээ тогтоож болох вэ гэхээр энэ хоёр чих нь урт учраас яг 11 шиг харагдана гэсэн үг. За тэгээд 11 маань өөрөө герман дээр эльф гэж нэрлэгддэг байна. За тэгвэл 12-ыг бүгдээрээ харъя. 12 буюу 2 эльф байна гэж тогтоож. 2-ыг бүгдээрээ 2 гэж хэлдэг, 11-ыг эльф гэж хэлдэг. Энэ хоёрыг нэгтгээд 12 буюу 12-ын тоо гараад ирж байна гэсэн. Тэгээс ахуулаад бүгдээрээ 12 хүртэл хамтдаа нэг давтаа дуудаад үзье. За эхнийх нь 0. За элийн ардныг зөөлний тэмдэг байгаа юм шиг сонсогдож байгааз 0. Дараагийнх нь 1. 2. 3.
4, 4, 5, 5, 6, 6. За, зэх эс байгаа. Энийг нийлүүлэхээр к сонсогдоод байгаа. 6 гэнэ. За, дараагийнх нь sieben, sieben, acht, acht. За, монгол хэлэн дээр бүгдээрээ эгчд ахад гэж хэлдэг тийм ээ. За, ахад гэж хэлдэг ч гэсэн жаахан урд хэлэх юм бол ахт гэж сонсогддог тийм ээ. Тэгэхээр тэр хэлээд байгаа үг маань герман дээр 8 гэсэн тоочин байх нь шүү дээ. Ахт. Дараагийнх нь neun. 10 хаагаа бүгдээрээ дуудаж өгөхгүй. 10. Дараагийнх нь 11. 12-ыг харин яадаг гэлээ? 2 болоод 11 нэгдээд 12 болоод ороод ирсэн байгаа гэсэн үг. За, тэгээс 12-ын тоо ийм байлаа. Хоёр дахь хэсэг рүүгээ бүгдээрээ орцгоё. 13-аас 19. За, монгол хэлэн дээрээ бүгдээрээ 13 гэдэг тоог хэрхэн хэлдэг вүлээ? Яг үнэ. 10 гэдэг байгаа тоо маань төрүүлж орж ирээд 3 маань араас нь орж ирдэг тийм үү? Тийм учраас 13 гэж бид нар яг дараалалаар нь хэлж явдаг. Гэтэл герман дээр энэ маань хэрхэн хэлэгдэг вэ гэхээр 3 гэдэг байгаа энэ тоо маань төрүүлээд ороод ирдэг байна. Буюу энэ хоёроо байраа сольчдөг байна гэсэн үг. 10 нь ардаа ороод 3 нь урдаа орж байран солигдож герман хэлэн дээр хэлэгддэг байна гэсэн үг. За, бүгдээрээ тэгвэл 3-ыг герман дээр юу гэдэг вэ? 3-ын тоог. 3-ын тоог бүгдээрээ яг үнэ drei гэж хэлдэг тийм үү? За, тэгвэл drei маань урдаа ороод ирэх нь. Харин 10-ыг юу гэдэг вэ? Яг үнэ 10 гэж хэлдэг тийм үү? Тэгвэл 13 гэж герман дээр хэлэхдээ drei дээр 10-ийг нэмээд 13 гэж хэлэх нь. 13. За, байран солигдож орж ирсэн байгаа гэдгийг маш сайн анхаарах нь шүү гэ. Монгол хэлэн дээр 10 маань төрүүлж ороод 3 маань араас нь ордог бол герман хэлэн дээр 3 маань төрүүлж ороод араас нь 10 орж ирж байгаа гэсэн үг. Буюу 3, 10, 4, 10, 5, 10 гэж хэлж байгаа байх нь тийм ээ. За, ингээд 13-ыг герман дээр 13 гэж хэлдгийг бүгдээрээ ойлгож авлаа. Тэгвэл 14 гэдгийг юу гэж хэлэх вэ? 4, 10. 4, 10. Яг үнэ. 15 гэдгийг хэлэх гээд үзээрэй. 5, 10. 15. Sehr gut. 16, 6, 10. 16. За, бүгдийнх нь 3, 4, 5 гэд явж байсан 6 гэдгийн S нь байхгүй болсон байгааг харж байна уу? Энэ S маань хасагдаад өгсөн байгаа гэсэн үг. Яагаад вэ гэвэл дуудлагнаасаа болоод тэр 16 гэж хэлэхээс илүү 16 гэж хэлвэл илүү цэвэрхэн сонсогддог учраас энэ S-ийг нь хасж өгсөн байгаа гэсэн үг байна. 17 бүгдээр харъя. 17. За, юу хасагдаж өгсөн байна? Яг үнэ. 7 гэдэг үгний N хасагдаж өгсөн байгаа. За, бүгдээрээ дуудаад үзье. 17 хэлэхэд жаахан онцгүй сонсогдож байгааз. Тийм учраас бүгдээрээ дуудлагын асуудлаас болоод N-ийг нь хасж өгөөд 17 болсон байгаа гэсэн үг. За, тэгэхээр 16 болоод 17 хоёр дээр бүгдээрээ S-E-N-ийг хасаж байгаа гэдгийг маш сайн ойлгох хэрэгтэй байна. 18-ыг бүгдээр харъя. 18. 18. 19-ыг харъя. 19. 19. За, зөвхөн 16, 17 дээр бүгдээр анхаарах хэрэгтэй байна тийм ээ. 16, 17. Дараагийн мөлөг 20-с 90. Бүгдээрээ 20, 30, 40, 50 эдгээр тоонуудыг хэлэхдээ хэрхэн хэлдгийг одоо үзнэ гэсэн үг. 2, 3, 4, 5 гэдэг байгаа 6, 7 гэдэг байгаа эдгээр тоонуудынхаа ард бүгдээрээ цэг гэдгийг нэмж өгдөг байна. Цэг. 13, 14, 15 гэхдээ бүгдээрээ ард нь цэнийг залгаж өгч байсан тийм үү? Цэн буюу 10 гэдгийг залгаж өгч байсан бол одоо 20, 30, 40 гэж хэлэхдээ ард нь цэгийг залгаж өгөх нь. За, үүнийг тогтоохдоо цэг гэдэг маань яг монгол хэлний цэг шиг сонсогдож байгаа. Цэг гэдэг үг шиг. За, тэгээд тогтоочих. Цэг маань яг энэ
тэгтээ ижилхэнгээд яах нь ард нь баахан цэгүүд байна гэж тогтоогоод бүгдээрээ 20, 30, 40, 50 гэд хэлээд үзье. 20-ыг тэгвэл бүгдээрээ 20 гэж хэлдэг байна. За энэ маань 20 гэж хэлэхэд жаахан сонин учраас 20 болоод 20 маань ганцаархнаа өөр бичигдэж өгдөг. Тоо маань ах нь гэн 30. 30. За энэ 30 дээр зөвхөн араасаа зэг буюу зөөлнөр дууддаг зээг авч өгдөг байна. За дуудлага бүгдээрээ нэг хараад үзье. Энийг бүгдээрээ цэгээр дуудаж өгдөг тийм үү? За энийг бүгдээрээ цэгээр дуудаж өгдөг. Харин шарфас s гэдэг байгаа энийг бүгдээрээ зөөлнөр буюу зэ шиг дуудаж өгдөг. За тэгвэл дгай дээр цэгийг залгаад дгай цэг гэх юм бол сонсоход жоохон эвгүй. Тийм учраас энэ дээр зөөлрүүлээд дгай зэг болдог байна. За дуудлага сонсоод үзээрэй. 20 хатуу байгааз харин 30 дээр дгай зэг зөөлөн гарч ирнэ гэсэн үг. За энэ дээр зөвхөн 30 дээр зөвхөн шарфас s-ийг ашиглаж өгсөн байгаа гэсэн үг. За 40-ыг бүгдээрээ харъя. 40 4 тэгээд цэг 4 цэг тийм ээ. 50-ыг харъя. 50 5 цэг тийм ээ. 5 цэг. За 60 дээр дахиад 60 болоод ороод ирсэн байгаа. За үүнийг анхаараарай. 6 гэдэг үгэндээ тоон дээрээ 6 гэдэг үгэн дээрээ бүгдээрээ цэгийг залгаж өгөхдөө s-ийг нь бас гээсэн байгаа гэсэн үг. 70-ыг харъя. 70 яг мөн ижилхэн бүгдээрээ 70 гэж хэлэлгүйгээр e-нийг хасч өгөөд 70 болсон байгаа гэсэн үг. За тэгэхээр 60 72 дээр бас s болоод e-нийг нь хасч өгдөг байна. 80-ыг харъя. 80 90-ыг харъя. 90. За тэгвэл 20-оос эр хүртэл бүгдээрээ тоологохдоо 20 дээр 20 болж өгдөг юм байна. 20 биш тийм ээ. 20. Энэ маань өөр бичигддэг байна. 30 дээр бүгдээрээ цэгийг залгаж өгөлгүйгээр шарфас s-ийг ашиглаж бичээд илүү зөөлнөр дуудагдах шаардлагатай байдаг байна. За 60 болоод 72 дээр яг өмнөхтэйгээ адилхан s-ийн хоёроо гээгээд өгдөг байна гэсэн үг. За сүүлийн бүлэг маань 21-ээс 29 хүртэл бүгдээрээ тоолж сурна гэсэн үг. Монгол хэлэн дээр 21 гэж хэлдэг. Урдаасаа тоолдог тийм үү? 21. Тэгвэл герман дээр яаж тоолдог вэ гэхээр 1 ба 20 гэж хэлдэг байна. 1 ба 20. За тэгвэл яг өмнөхтэйгээ адилхан яасан бэ гэхээр ард байгаа энэ нэгийн тоон төрүүлж хэлэгддэг байна тийм ээ. Энэ маань төрүүлж хэлэгдээд тэгээд дундаа ба гэсэн үгийг аваад тэгээд 20 маань орж ирж байгаа гэсэн үг. За ба гэдгийг бүгдээрээ герман дээр und гэж хэлдэг. Und. За тэгвэл 1 ба 20. За 22 гэвэл юу гэж хэлэх вэ? 2 ба 20 гэж хэлэх нь тийм ээ. За яг. За тэгвэл бүгдээрээ дасгал руугаа оръё. 21 гэдгийг за нэгийг бүгдээрээ юу гэдэг вүлээ? 1 und 20-ыг юу гэдэг вүлээ? 20. За гэхдээ 1 гэдэг маань s гэж орж ирээд 1 und 20 болдог байна. 1 und 20. За 22 гэж хэлэхдээ бүгдээрээ хэрхэн хэлэх бол 2 ба 20 тийм үү? За тэгвэл хамт бичээд явъя. 2-ыг бүгдээрээ 2 гэж хэлдэг тийм ээ. 2 und 20. За gut. За харахад жах ууртай байгааз. За 23 гэж хэлье. Тэгвэл 3 ба 20. За хамт бичээд дэвтэр дээрээ бичээд яваарай. За 3 юу гэдэг вэ? Яг үнэ. 3. За тэгээд 3 und 20 болно гэсэн үг. 3 und 20. За 24 гэж хэлэх гээд үзье. 24 юу гэдэг вэ? 4. Яг үнэ. 4. Тэгээд
24. За 25 гэж хэлэх гээд үзье. 25. За дэвтэр дээр бичээд яваарай. 25. 25. Sehr gut. За хамтдаа 26 гэж хэлэх гээд үзье. 26. Энэ нөхцөлд бүгдээрээ 6-гийнхаа тоог бүтнээр нь хэлж авна. 6 und 20. 6 und 20 гэж бүтнээр нь хэлэх нь. За 27 гэж хэлье. За юу гэж хэлэх болоо? Яг үнэ. 7 гэд бүтнээр нь хэлээд 7 und 20 болно гэсэн үг. За 28 гэж хэлээд үзье. 28. 8-ыг юу гэдэг вэ? Яг үнэ. 8 гэдэг тийм үү? 8. 8 und 20. Дараагийнх нь 29. 9-ийг юу гэдэг вэ? Sehr gut. 9 und 20. 9 und 20. Дараагийнх нь 99 гэдгийг бүгдээрээ хэлэх гээд үзье. 99. За. Тэгэхээр ерөнхийдөө бол 21-ээс ахуулаад 99 хүртэлх тоонууд маань бүгдээрээ урдаа ард байгаа тоогоо аваад ундыг залгаад хамгийн ард нь 10-ийн тоо маань орж ирдэг гэсэн үг. Тэгэхээр энэ дээр бүгдээрээ хамгийн урд нь 9 тавьж өгнө гэсэн үг. Тийм үү? 9-ийг юу гэдэг вэ? 9. За тэгээд 9 und за 90 гэж хэлэхдээ 9 гэдэг үгнийхээ ард юуг залгаж өгөх лээ? Яг үнэ. Цэгийг залгаж өгнө. Тэгээд 9 und 90. 9 und 90 болчих гэсэн үг. Sehr gut. За тэгэхээр 20 гэдэг 20 гэдэг тооныхоо оронд бүгдээрээ 30, 40, 50, 60 гэж солио тавьчихад яг нь 56, 57 гэх мэтчлэнгээр тоонуудаа та нар үүсгэж чадж байна гэсэн үг байна. За төгсгөлийнх нь 100 бүгдээрээ юу гэж хэлдэг вэ гэхээр 100. 100. За 100 гэж багш нь бичсэн маа гэсэн. 1 гэдэг маань 1 гэдэг өвчин тийм үү? За тэгээд 100 гэхээр 100. 200 гэж хэлэх юм бол бүгдээрээ 2 гэдэг тоогоо урталтаа тавиад 200. 300 гэвэл 300 гэх мэтчлэнгээр ороод ирнэ гэсэн. За тэгээд 150 эсвэл 199 байлаа гэхэд 199 ингээд ороод ирнэ гэсэн. За хичээлээ ойлгосон байх гэж найдаж байна. Бүгдээрээ одоо хамтдаа дасгал ажиллаад үзье. 57 гэдэг юу гэж хэлэх бол хамгийн ихэнд 50 орж ирэх үү? 7 орж ирэх үү? Яг үнэ. 7-гийн тоо маань төрүүлж орж ирнэ тийм үү? За 7-г юу гэдэг вэ? Sieben. Яг үнэ. 7. Und за 50-ыг юу гэдэг вэ? 50 тийм үү? За 5-ыг бүгдээрээ 5 гэж хэлдэг. 5. Тэгээд ард нь цэгийг залгаад өгчнө. Яг үнэ. 50. Дараагийнх нь 12. 12 болоод 11-ийг бүгдээрээ тоолохдоо юуг санаж өгөх вэ? 11. Яг үнэ. 11 санаад өгч штэ тийм ээ. Тэгвэл 12-ыг хэлэхдээ 2 болоод 2-ыг нийтгээд C V за O маань дээр 2 цэгтэй Ö болчихно. L F 12. 12. 12. За 86 төрүүлж аль тоон орж ирэх вүлээ? Яг үнэ. 6-гийн тоо маань орж ирнэ. За 6-г бүгдээрээ бүтнээр нь бичих үү эсвэл S-ийг хасч өгөх вэ? Яг үнэ. S-ийг нь хасч өгж байгаа тохиолдолд зөвхөн 16 болоод 60 дээр гарч ирж байгаа. Тэгвэл 86 гэдэг дээр бүгдээрээ S-ийг нь бичиж өгнө гэсэн үг. 6 und 80. За 8-ыг бүгдээрээ ах гэдэг үгээрээ ах Т гэж тогтоосон тийм ээ. Ах. За 80 болоод ирэхээр цэгээ залгаад өгнө. Ах цэг.
Sehr gut. 86. Бас тийм ч хэцүү биш байгааз. За дараагийнх нь 17. 17. За 17 гэдгийг бүгдээрээ 13-аас 19 хүртэл хэрхэн тоодыг сурж авсан. За тоонуудын ард нь C-ийг залгаж өгдөг. Яг үнэ. За тэгвэл 7-гийн тоо төрүүл бичих нэ тийм ээ. 7-гийн тоогоо бичиж Sie bin. За тэгээд ард нь C-нэ бичээд өгнө. 10. Опса. За ингэж. За багшийн бичсэн зөв. Багшийн бичсэн зөв байна уу? Яг үнэ. Бүгдээрээ Э-нийг нь хасч өгнө шүү дээ, тийм ээ? Энэ Э нь байх ёсгүй гэсэн үг. Энийг нь хасаад zip 10 болно гэсэн үг. Sehr gut. За, хичээл нь сонирхолтой байсан байх гэж найдаж байна. Бүгдээрээ дараагийн хичээлдэр уулзцгаая.